Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж зарлах орлогоос 90 мянган төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нийт өрхийн 71 орчим хувь нь зээлтэй амьдарч байгаа бөгөөд зээлдээ сард дунджаар 1.3 сая төгрөг төлдөг байна. Энэ нь иргэдийн зарлах орлогоос давж зээлийн хамааралд өртсөн байгааг илтгэж байгаа юм. Хэдийгээр уг асуудал нь олон талтай ч иргэдийн зүгээс нээн тэргуунд санхүүгийн төлөвлөлт хийж байх шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үндэсний статистикийн орооны мэдээллээр өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 3 сая гаруй төгрөг байгаа бол зарлага 3 сая 100 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл өрхийн зарлага орлогоосоо давсан гэсэн үг ээ. Ингэхдээ орлогын дийлэнх хувийг цалин үлс бүрдүүлж байгаа бол зарлагын ихэнх хэсгийг хүнс болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Үүнээс үүдэн иргэд хэрэглээгээ хангахын тулд зээл авахаас өөр аргагүй нөхцөлд ордог байна. Цаашлаад урт хугацаанд зээлээ төлөхийн тулд дахин өөр зээл авах тохиолдол ч гардаг гэдгийг иргэд хэлж байна. Одоо бол ухаалаг хэрэглээ биш, ухаангүй мунхаг шуналтай хэтрүүлсэн тийм шуналтай хэрэглээ байна. Тэр энийг бол хангана гэж манай жижиг цэнхэр гарагч хангаж чадахгүй. 8 тэрбумны шуналсан, хит баяжих гэсэн, хит тансгалсан тийм ээ. Хит таргалтлаа идэж уусан, хитрхи самбрааг одоо палан салан хамаг эмийг өрн баран хийсэн, тансаг амьдрах гэсэн ийм хэрэглээг бол манай дэлхий шалгаж чаддаг. Миний авч байгаа үндсэн салбар ерөөсөө амьдрал хүрэлцэхгүй байгаа. Тэгээд өнөөгийн бас нийгмийн байдал нь ямар байгаа лээ те. Хитрхи одоо ажилласан ч гэсэн ерөөсөө цалин маань одоо өдрийн амьдралаа хүрэлцэхгүй байгаа. Тэгээд одоо наацхан жишээлбэл өдрийн хоолны мөнгө гэдэг ч юм уу те. Тэгээд зарлагууд маш их байгаа. Байр, тог, дулааны мөнгө. Тэгээд одоо зээлийн бас мөнгнүүд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол зээлийн аппликейшнуудыг бас маш их ашиглаж байна. Тэгээд ер нь бол зээлээс зээлийн оронд одоо сарын 20 доор 25 доор сүүлээр цалин буухаар ер нь бол бүх цалингаа зээлийн аппликейшнд өгөөл ер нь бол таардаг та. Юу яадаг штэ. Зээлийн аппликейшнууд айгүй ашигладаг юм байлээ. Тэгэл одоо нэгнээс нь аваад нэг рүү шийдвэрлэх юм уу. Тиймэрхүү тохиолдол их байдаг. Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар манай улсын нийт өрхийн 71 орчим хувь зээлтэй амьдарч байгаа бөгөөд 2024 оны мөн үеэс 5.41 хувиар өссөн үзүүлэлт юм а. Тодорхойлбол нэг өрх дунджаар 20 гаруй сая төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ нийт өрхийн 41 орчим хувь нь цалингийн, 30 орчим хувь нь хэрэглээний, 24 гаруй хувь нь тэтгэврийн, 15 гаруй хувь нь орон сууцны, 32 хувь нь бусад төрлийн зээлтэй байгаа юм а. Цаашдаа дээрх зээлийн дийлэнх нь импортын бараа үйлчилгээнд зарцуулагддаг бөгөөд богино хугацаанд эерэг нөлөөтэй ч урт хугацаанд хувь хүн өөрөх улс орны хэмжээнд санхүүгийн системийн бий болгодог. Угтаа санхүүгийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орлогоос давсан зээл авахгүй ах хэрэгтэй бөгөөд олон улсад өрийн хэмжээ орлогын 35%-аас доош байвал эрсдэл багатай гэж тооцогддог. Гэсэн ч манай улсын хувьд нөхцөл байдал эсэргээрээ буюу иргэдийн зарлага орлогоосоо давж өрнөөс өрний оронд амьдарч байна. Тэгвэл уг асуудал нь олон талтай хэдий ч хамгийн ихэнд иргэд үр орлогын тэнцвэрийг хадгалж санхүүгийн зохистой төлөвлөлт хийх нь нэн чухал гэж эдийн засагчид хэллээ. Нийт өөрийнхөө орж иж байгаа орлогынхаа бараг 50-аас илүүтэй хувиар нь зээлэнд явчаар эргээд нөгөө үлдсэн авч байгаа хэсэгтэрээ эрүүл мэнд, боловсрол, урсгал зардал, хөрөнгө оруулалт гэдээ маш олон зүйлсүүд чинь ингээ төлөвлөгдөх ёстой шүү дээ. Тэнгүүд тэдний чинь бүгдийг хаачиж байгаа байхгүй. За тэгээд яг хуу эрүүл мэндэд нэг анхаарахгүй дараа болъё. Боловсролтоо нэг анхаарахгүй дараа болъё. Ингээд энэ дараа болъё гэдэг энэ бодол очиж эргээл нөгөө таны орлого ирээдүйд өсөхгүй байх, ирээдүйд бие чинь дахиад өвчлөх, иймэрхүү рискүүдийг чинь нэмээд байгаа. Тийм учраас одоо яг Монгол толомдчиход байгаа асуудал юу вэ гэхээр ингээд нэг өрөө байртай олцоод тэрийг ингээ хоёр өрөө болгохын тулд дахиж нэмж зээлийн дарамтанд ороод байгаа юм. За хоёр өрөөтэй нь болохоор 3 өрөө болгох гээд ингээд зээлийн нэмж дарамтанд ороод байгаа. Бидний орлого бол хязгаарлалтай. Нөгөө тал нь бол зардлыг бол бид нэр хянж болно. Тэгэхээр ингээд зардлаа яаж хянах юм бэ гэдэг чинь бидний нөгөө нэг хүсэл сонирхол байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүсэл сонирхлоос буруулах ер нь бол арга хэмжээг авч болно. За яг энэ орон сууцтай байх, автомашинтай байх гэх наазгын хэрэглээнүүдийн зардлаа салгаад нөгөө тал нь өөрийнхөө зүгээр нэг одоо хангахдахгүй байх боломжтой тэр хэрэгцээ шаардлагуудаа ингээд салгаад аваад тэр хэсгийг бол бууруулад үзэхэд бол манай Монгол улсын одоо орлого зарлагын тэнцвэр хангалттай төвшин бол докторч боломжтой. Мөн түнчлэн урт хугацааны хоримтлалтай байх, эрсдлийн сантай байх гэдэг зүйлийг хүм олон хөвшүүлэх зорилготой байх ёстой гэсэн.
Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед санхүүгийн төлөвлөлт хийх нь тухайн иргэний өөрийн ухамсаар хариуцлагатай асуудал болоод байна. Жишээлбэл сарын 2 сая төгрөгийн орлоготой банк болон бусад санхүүгийн байгууллагын зээлийн өрөнд орлогынхоо 50%-ийг зарцуулж, шаардлагагүй хэрэглээнд үлдсэн хэсгээ зарцуулаад л байвал нөхцөл байдал дээрт хэсэг нь эргэлзээтэй. Угтаа зээл гэдэг нь огтоос хэрэггүй зүйл биш бөгөөд үр ашигтай зарцуулж, өр орлогын тэнцвэрээ хадгалах нь нэн чухал асуудал болоод байгааг иргэд болон эдийн засагчид хэлж байна.